22 оны хавар Солонгос зурхаар ирсэн тэр өдрийг тодоос тод санаж байна. Миний амьдралын 3 жил 7 сар энэ улсад өнгөрчээ. Анх ирэхдээ хүсдэг зүйл маань бүхнийг амжуулах байв. Хичээл, ажил, хобби, эрүүл мэнд, бас эрч хүч. Тэгээд ихэндээ яг болдгоо л жоохон ядарсан ч гэсэн дамжуулдаг байлаа. Хугацаа өнгөрөх тусам яг миний хизээч тусдаггүй дотоод цэнийг маань дуусч эхэлж байгааг нь зарсан. Тэгэл би чин дотроо би хийгээсний хийдэг аав өвгчтэй. Тэр зам маань намайг хааш өргөсөн бэ гэхээр ийм өндрөөс ийм байдалд өргөсөн юм да. Эцэст нь миний амьдралаас хасагдсан зүйлс нь хобби, эрүүл мэнд, бас эрч хүч байв. Ажил амьдралын маань ачаалал тэр ивэндээ байгаа ч энэ амьдралын хэм маягтай тасных уу? Сэтгэл зүйн манд ирсэн үгдийг мэдэхгүй. Ямар ч тач эргэрж байгаагаа энэ бичлэгээрээ дамжуулж байна. Хай. Яг одоо би ямар ч төлөвлөгөөгүйгээр энэ бичлэгийг эхлүүлээ сууж байна. Хүмүүс надаас YouTube дээр хэзээ бичлэг оруулах вэ гэж эхэндээ нэлээд асуудаг байсан. Тэр хүмүүстээ маш их баярлалаа. Гэхдээ энэ амьдралын хэм маяг дундаа би бичлэг хийдэг байсан гэдгийг хүртэл мартсан байна. Маргаашнаас эхлээд манай ажил 3 хоног амарч байгаа. Солонгост Ургацын баяр гээд нийтдээ 9-10 хоногийн тийм муурт амралт тохиож байгаа. Ерөнхийдөө бол жилдээ нэг 4-5 хоног л амардгийн. Тэгэл хагас бүтэн сайн таарад, 5 дахь энэ дээр таарад тэг нийтдээ 9-10 хоног амарч байгаа. Сүүлд энэ сүшиний газар ажилд орсон. Энэ газартаа бараг жил 7 сар орчим болж байгаа. Энэ ажил маань одоо 3 хоног амрангуудаа тэрнээс цаашаа үнэхээр завгүй байна. Өөртөө цэник өгч болохоор юу гэж болох вэ гэдэг их бодсон. Тэгэхээр энэ намар миний хийх зүйлсийн жагсаалтууд их байсан. Жишээ дурдах юм бол нар мантахаг уулан дээрээс харах үзэгдэл үнэхээр гоё харагддаг. Тэр төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж бодсон. Эдгээр өдрүүдийн цаг агаар тохирсонгүй. Дараагийн нэг зүйл нь тэнцчгийн хүсэл байсан. Эхний өдөр нь болохоор энэ хотоосоо ойрхон байдаг талаар руу дугуйтай явангуудаа тэндээ нар жарахыг хараад орой олоод тэндээ идээд тэгээд тэнтэй онцоод маргааш нь буцаж ирэн нийтдээ 160-70 км-ийн дугуйтай аялал төлөвлөсөн байсан боловч яасан гэхээр нэг өдөр ажил дээрээ байжсэн чинь манай сургуулиас над руу дуудлага ирсэн. Сургуулийн төлбөрийг нэхэмжлэлчин гарсан. Тэгэд гарсан байна гэлтгч би шок. Яг 8 сард би маш хичээнгүй хөдөлмөрлсөн. Би бүр авах дагууга хайгаад бүр сонгоо. Тэгээд яалтчгүй миний хоббиндээ зориулах хэрэгтэй байсан мөнгө маань миний сургуулийн төлбөрлөө явсан. Сая одоо тэг яалтч байхгүй юм чинь. Яг өнөөдрийн бичлэг маань ингээд эхэлж байна. Тоглоом сууч талаас ярих. Гадаа бол цаг агаар ярих юм. Маш сайхан байна. Завгүй амьдралын хэмнэл биднийг өөрийгөө алдахад хүргэдэг. Нэг л өдөр чи зог тусна, эргэж харна. Өөрийгөө таних болтлоо хол яснаа харна. Гэхдээ тэр үед л бууж өгч болохгүй. Учир нь чи буцаж алхахад хамгийн ойрхон зам дээрээ байгаа. 감사합니다. 도와주세요. 카페 사장님 나다 아메리카노 авсан чинь 쿠키 бэлгэнд өгч байна. Гоё юм байна. Өнөөдөр манайд зочид ивнэ. Тиймээс говийн брэнд хоол, банштай, будаатай цай хийж өгнө. Эхлээд бид баншаа бэлтгэх хэрэгтэй. Ингэсгэж өргөсөн бахаа хэрчих хэрэгтэй. Хэрчээд. Уучлаарай эвлүүлэгч энэ хэсгийг жоо хурдлуулах хэрэгтэй байна. Окей, яг одоо болж байна. Шумул. Одоо миний хоол хийж байгаа үйл явцыг харуулж өгч जैन. Би бол будааг маш сайн хуурдаг байгаа. Будаагаа шар тосонд хийж байгаа борцтой ганд маш сайн хуураад өгнө. Камерныхаа өнцгийг сольж байгаа. Дахиад маш сайн хуураад өгнө. Өөнөрөө хүн биш будаа сайн хуурж сурцгаая. Хуур тавцалцуулаад л маш үрт итгэлтэйгээр хийж байна. Сая хийгээд, баншаа хийгээд, сүүгээ хийгээд, давсаа тааруулаад өнөөдрийн хоол бэлэн боллоо. Санжир Монголоос шар тос бичирсэн байсан. Жинхэнэ хийдэг байна. 300 манай хоёр 300 ирнэ гэж хэлсэн. Одоогоор орж ирээгүй байна. 누구세요? Мөн байж тээ сая өнөр. Яг гой хоол болсон юм. Банштай би бүр баншинд хийсэн. Лут. My twin flame, yeah, my girl, you're tethered to my soul. 6:20 болсон байна. Бас маань нэг юм бэлэг өгөөд
Нүцгэн хаана. Ажлаас маань ямар бэлэг өгсөн бэ гэхээр одоо 100,000 төгрөгийн мөнгөний карт өгсөн. Тэгээд энийг өнөөдөр очиж ашиглаад хүнсээ авсан. Би таадаг хүнс юу явсан харъя. Эхнээсээ салаад нав. Аяг тав уу. Хаяа нэг жуус умаарсан даа. Тэгээ 2 жуус. Тэгээ milk кофе дуусж байгаа. Энэ кофег амсч үзэгээд авсан. Тинзанжигээ хийчихгээд юм гоё шүл авлаа. Нэг бодож өөртөө авсан. 2 цай. Тэрэглэл 3.10k гэдэг ийм 3 хайрцагтай жигнэмэг авсуудахгүй сарын тэмдгийн үе эхэлж байгаа болохоор бас ийм их юм чингээд ах хэрэгтэй. Холцсон байгаа гурвал юм. Тэгээд салаатны соус, тэгээд no brand-ээс ийм гоё тар гэдэг дуртай энэ хоёрыг авсан. Тэгээд бэлэн будаа. Тэгээд талж жигнэмэг ч юм уу да энэ зүгээр waffle юм байна. Амингийн маяг сайтай юм лээ. Тэгээд энийг авсан. Тэгээд энэ wine, энэ үнэтэй энэ юмтхан. Улаа вайн би дуртай. Пастаны соус. И томын авчгаар зараа хөгдрөөд идэж амжиг ахаар хөгдөрч 2-3% байгаад идэх яг болно. Нэг гол нь задлчих юм бол тэр 7 хоногт барыг 1-2 удаа нөгөө хоолоо заавал хийж идчихэж энэ соусаа сайн ашиглах хэрэгтэй. Токбоки энэ амар гоё гэсэн. Тирамису энэ амар гоё юм лээ. Тэг ингээд нэг юм авсан. Тэг хөргөчрөг үе.